багш нь өнөөдөр хүн багшны хичээл орно. За тэгтээ багш нь энэ ангид Эрдэнэсийн хайрцагтай ирсэн. Тэгээ Эрдэнэсийн хайрцаг олохгүй байгаа миний хүүхдүүд багштай туслаад за багш нь заавар хэлнэ. За эдний багийнхан бүгдээрээ гараа ингэ доош нь ингэ давхарлаад тавьчих. Нийлүүлээд. Нэгнийхээ гарн дээр давхарлаад ингэ басаад. За эдний багаас гараа ингэ давхарлаад 3 дээр гарнаага хүүхдүүд гарч ирсэн. За ёо 3 дээр давхарлсан. Дээрээсээ 3. За одоо танаа багийнхан. За танаа багийнхан болохоор за харандаа байна уу? За харандаага өргөдөө. За энэ харандааны дотроос хамгийн богино харантай хүүхдний нэ. Зэгцүүлээд харандаануудаа. За танаа багийнхан болохоор ингэж тоолчих. Нэгээс ахуулаад 6 хүртэл тоолчих. За тэгвэл нэгдэг хүүхэд нь гараад ир. За танаа багийнхан болохоор за одоо эндээ суглана. Суглаад багаараа ярилцаад багаараа уншаад тэгээд багшийнхаа Эрдэнэсийн хайрцаг болж өгөн заяа. За суглая. Баг дээр очиж багийнхаа хүмүүстэй уншаарай. Баруун зүгт байгаа шидэт хайрцгийг олоорой. 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 За тэгээд багийнхаа нэг гишүүнийг гаргаад ир. За хайгаад олно одоо. Ань дотор байгаа штэ. За хайгаад олно. Хаана байгаа юм болоо? За эдний багийнхаа олсон. За жирэн дээр авчид авчаарай. За дараагийн багийнхаа ямрыг хайж байгаа вэ? Зүү. Хойд зүг гэж ийшээ хоошгоо биш үү? За онгойлохгүй. За одоо хэний баг олоогүй танаа баг яагараа. За танаа баг сайн минийшээ баг дээр тавьчих. Хайрцаг онгойлохгүй шүү миний хүүхдүүд. За одоо тэр баг олно. За танаа багийнхаа энэ дээр тавьчих. Наана тавьчих. Наа чин танаа багийн хайрцаг. За одоо багш нь жижигхэн баг болгонд ийм зүг чиг өгсөн байгаа. Байна уу? За багийн хөшөө за дэвтэр дээр наа яон сар өдрөө тавь. За багш нь энэ дээр танарт наалгасан зүйлийг нааж юу? За энэ юу вэ бидний? Зүг чигийн нэмдэг. За энэ ямар зүг юм? За тэгвэл дэвтэр дээр нь багш нь наалгасан байгаа тийм ээ. За тэгвэл чиний урд зүгт чинь юу вэ? За чи өөрөө бичээрэй. Дэвтэр дээр баруун талд чинь юу вэ? Ширээн дээр ингээд сууж ах чинь тий болно штэ болно. Урд чинь юу харагдаж байна? Хажуу талд чинь юу харагдаж байна? Нөө зүг компьютер сайн байна. За зүг байна хайж гэж байна зүг. Оо баруун зүг. За энэ зүг бүтээл харагдаж байна. За мэсэн за танаа багийнхан. За зүг. Өөрт байгаа хичээлийн нэг хэрэглэгдүүнээ урдаа тавина. За тэрийг гаргаад өөрийн хичээл хэрэглэдэг зүйлээ гаргаад дээрээс нь хажуу талаас нь сайн ажиглана. За ажиглаарай. Гавар өөрийнхөө уртал гаргаад тавьж байгаад ажигл. За ажиглаад дууссан уу? За тэгвэл ингэ багш нь 1-р баг 2-р баг гэсэн юм бүснийг төгссөн байгаа. Нэг цаас тэрийг гаргадаа. За тэн дээр
За анхаарлаа сонсоорой. За энэ цаасан дээрээ өөрийнхөө дээрээс харж ажигласан зүйлээр зурна. Нэг хүүхэд нэг нүдэнд зурна шүү. За тэгээ зураад баг. Зурсан багнууд хамгийн түрүүнд гарч ирнэ шүү. За багаараа хамтраад. За тэг. За энэ гаргаж тавьсан зүйлээ дээрээс ажигласан зүйлээ энэ цаасан дээр зурна. Баг болгонд багш нь ийм цаас өгсөн байгаа. За хүн болгон өөртөө гаргасан зүйлийг зурна шүү дээ. За гэж зураарай. Дээрээс нь харахад ямар байсан болоо гэд. За тэгээ төрүүл дууссан баг нь багштай авчиж үзүүлнэ шүү. Зүв. За хурдан зурна шүү. Зүв. За одоо дараагийн үндөө хин зурх юм. За. Гяс сурчод найзууд өгөөрэй. За танаагийнх нь. Бүгдээр одоо ажиглая. За бид нар гаргасан зүйлүүдээ дээрээс нь ажиглахад ийм байсан гэж байна. За энэ бол нэгдүгээр багийнхных байна. Одоо энэ шугамыг дээрээс нь харахад ийм байсан гинэ. Зөв. За энэ юу юм бол? За хайж энэ юу юм бол? Бал. За энэ юу юм? Балруул байна. Энэ юу юм? Энэ цавуу шүү дээ. За тэгвэл энийг дээрээс нь харахад бүгдээр ийм юм те. За тэгвэл бүгдээр ингээ. Багш нь самбар дээр зүг чигийг гаргаад даацсан байгаа. Таанд болохоор баруун хойд зүүн өмнөд гэсэн тэмдэглэгээтэй байгааз. За тэгвэл баруун хойд гэсэн тэмдэглэгээгээ. Зүүн хойд гэсэн тэмдэглэгээгээ одоо миний хүүхдүүд саяны наасан цаасан дээр тэмдэглээд орохдоо чадах уу? За гэж тэмдэглэж. За бус зүгээр дөрүүлэнгийн ингэ тэмдэглэн штэ. За тэмдэглэсэн ингэж гараа өргөдөг. За бүгдээрээ тэгвэл өнөөдрийн хичээлээр өнөөдрийн хичээлийн сэдв юу ах нь? За юу гэж вэ? Хаан юу байна вэ? За гачгаад хичээлээ сэдвийг тавь. Бүгд тавьсан уу? За бүгд өнөөдрийнхөө хичээлийн дэгдээгээ танилцъя. Бүгд бодож байна. За бодож олсон байж болно. За өөр. За энийг өгч бодож байна. За цагаан баримтлалыг гэж байна. За энийг бодож байна гэж байна. Хайныг. За бодож ин таамаглаж ин гэж юм тийм ээ. За энийг. Багаараа анги нийтээрээ сурагчид оролцсон гэж. За өнөөдрийн хичээлийн зорилго маа. За юу гэж байна? За өнөөдрийн бидний хичээлийн зорилго байна шүү, тийм ээ? Цахим аяллахын дасгал руу орноо. За одоо бүгдээрээ энэ лөө цахим аялал гэсэн бэ нөө? За бүгдээрээ нэвтэрж цахим хичээл гэсэн лүг ордоо.
За ийм хичээл байна уу? За энийхээ нэгээс 4-р дасгалыг нь ажиллаарай. За цуг ажлыг нээ одоо. Дээрээс нь дарж чадж гин үү? Дарчихно уу? За тий одоо ингэ дараагийнх нь гарч ирнэ. За игний 4-ийг хийн шүү. За энэ болцсон. За ингэ танах болцсон шүү. За яа. За ихний 4 ажилласан уу? За одоо энэ нэстэ жишээлбэл За одоо хараад авчих нь өгдөө шүү. За аль зүгт байсан бэ? 상문 안쪽 나라가 어서라. хамаа инбүзөр ангийн эдэмсийг хэрхэн дүрсэлсэнийг сонирхож харлаа. Багшийн ширээ ногоон гэсэн учраас энд ногоон дөрвөн хэлбэртэй тавьчих болсон. Ногоон ширээг ороод аль зүгт байгаа тэмдэглээрэй. Хааны хажуугийн бусад байрлах хогийн сарыг зөв инж дүрсэх хэрэгтэй болсон. Санзуу. За одоо ингэж орчихно. За одоо юу н таапнуудаа ингээ хаачих. За одоо бүгдээ өнөөдрийн мэндийн хичээлийн маань юу гарах нь вэ гэдэг одоо энэ тодорхойлолтоо бүгдээ хэлж аавна. За уншия ангаараа. За одоо бүгдээ тодорхойлолтоо хэлсэн юм чинь дэвтэр дээрээ бичиж. За өнөөдрийн хичээл минь хэрэг олох зүйл. Та болсон гараа ингээл өргөд. За зүг танаагийнхан бүгд дууссан уу? За харааны уншлагыг уншиж байгаа. За багш нь одоо та нэгэн бичлэг үзүүлнэ. Бичлэг үзэхдээ хоёр зүйлийг анхаарна. За дараах бичлэгээс бичлэгийг анхааралтай ажиглаад дээрээс харахад ямар байсан, хажуу талаас харахад ямар байсан, урд зүг нь, хойд зүг нь юу байсан гэдгийг анхаарна шүү. Заа юу? За та нар онгоцоор нисэж үзсэн үү? За сургуулийн зургийг харахад ямар вэ? Гоё вэ. За хаанаас хаана юу байсан бол? За дээрээс нь харахад ямар харагдсан? За хой талд нь юу байсан бол? Нүүр сийдэг. Оо тий нүүр сийдэг өөрийн зуг байсан болов. За өөр талд нь юу байсан бол? Оо тийм машины зогсоол. Баруун талд нь юу байсан бол? Оо таксны шийдвэр. Айгүй мундаг хүмүүс шүү дээ. За тэгвэл багш нь одоо ингийн хүн бол хоёр хосоор ажиллана. Багш нэг юм цаас өгсөн байгааз тал цаас. За тэр нь хосоороо та нар сургуулийг нэг дээрээс харсан зургаар нэг зурдаад хаамаглаад ямар байх юм бол? За хоёроо нийлээд. За макроор зурж болно. За тэгээ зурцсан аваад хараад ирнэ шүү.
Тий өөртөө таамаглаад манай сургууль дээрээс харахад ямар байсан бол гэж таамаглаад зурна. Та зурсан тэгээд аваад гараад ирээ. За өөр багийнхан мэн үү? За өөр хний баг? За өөр дууссан үг дээ. За бос дурсан хүмүүс ажиглаж байгаарай. За нанах болж гин үү? За болно одоо. За бүгдээрээ одоо зураг ажиглая. За ямар багийнхыг ерөөхдөө төстэй. За энэ төстэй байна гэж энд бас төс байна тийм ээ. За яасан мундаг хүүхдүүдээ. За одоо тэгвэл бүгдээрээ ингээ. Одоо багш нэг ийм баг болгонд юм шоу гэсэн байна. За энэгээр сургуулийнхаа дээрээс харсан энэ зурсан зураг бүтээ. За хоёр шүү. За багийн гишүүд нь хуугаад гис өөртөө аав эндээс. Аваад 12 нэг хүүхдний 12 3-ыг л авах. За хоорондоо ярилцаад yes. Аль. За харъя. Баянд болсон байна. Сайн. Эдрийг ингэшгээр харъя. Та орцсон сууд үзсэн. Юу дээрээс нь хараад ямар юм бэ? Ясад үгүй дээрээс нь харсан юм бэ? Орцсон сууд өндөр дээрээс харсан юм бэ? Дараа машин одоо зүйл багшин бичлэг харуулъя. Цаанаа дээрээс хажуу талаас яаж хатна үгийг ханаа дараа нь тайлбар биш үү? Сайн байна уу бүтэцтэй. Энэ мөрөн сүмийн чингүүл жавын хөтөл ирсэн байна. Энэ студентийн биш үү? Хэн бэ? Шандрын чингүүл жав хөтөлгөөс сон саадгаа гэж зөөрн хараад байгаа морин хүмүүс нэг гартаа мандиа ханд тулгаж шаардах бичиг өгсөн биш үү? Би Дэлгэр мөрөн голын хөвөнд байх Баяр наадмын талбайд ирсэн байна. Энэ талбай 1931 онд байгуулагджээ. Энэ төрөлжүүд Баяр наадмаа тэмдэглэхээс гадна спортын төрөл бүрийн тэмцээн болон хөл бөмбөгийн тэмцээн явуулдаг. Би одоо ангийн төрөл 5 хэмжээтэй байсан. Хэн бэ? Соён цогцлборын өмнө ирээд байна. Энэ цогцлборын хөсгөл хөтрийг зорин хийх гадаад дотоодын жуулчдад мэдээлэл өгөх хүүхд залуучууд амар чөлөөт цагаа өнгөрүүлэх зорилгоор бүтээн байгуулсан.
Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Би Хөсгөл аймгийн төвд байрлах Төв соёлын зурсгал газрын нэг олох бүхийн өргөөний урд ирсэн байна. Энэ спорт цогцлогын урд Хөсгөл аймгаар Бээжин, Дандан, Цэвэр хавдан гэсэн 3 аврагын хөшөө байдаг юм байна. Эдгээр аврагууд маань бүгд цагаан үр сумын үүр гол төржээ. Хөшөө хоймын нутгаад олон хүчтэй төрхийг бэлэгдэн бүтээжээ. За юу харав? За юуны тухай гарав? Сафти ордон. Саян. Тэнгуүлийн талбай. Хөл бөмбөгийн талбай. За, өсчөө. Тоо саян гэж хэлсэн тий. За тэгвэл яаж харагдаж байна? Игц дээрээсээ. Игц дээрээс харагдаж байна чинь өөр. Урдаасаа. Бүгдээрээ юм бичлэг үдцсэн юм чинь. Одоо Эрдэнэсийн хайрцаг нээ. За Эрдэнэсийн хайрцаг нээхээрээ шар ийм дугтуутай шар дугтуу байгаа. Зөвхөн тэрнийг л аавна шүү. Шар дугтуу байгаа. Энэ Эрдэнэсийн хайрцагын дотор нь байгаа шүү. Одоо нээж үзье. Зүгээр энийг нэ. За Эрдэнэсийн хайрцаг нээхээр нэг ийм шар дугтуу гарч иж байгааз. За одоо энийг илүүлдэг зураг байгаа. За илүүлнэ. За илүүлж багаараа ярилцаад илүүлж байгаарай. За тэгээ багш нь одоо юу гэнэ? Багаараа хамтраад илүүлнэ. За гэс нийлээд нэг дурс болох ёстой шүү. За эвлүүснийг цаасан дээр наа. За наач зарим наагаарай. За энэ дээр наа. Багаараа хамтраад гэс цавуугаараа. За. За бацмал багштай өгж байгаарай. За. За яах вэ? За суугаарай. За дараа нь ярилцъя. За. За өөр багийнхан байна уу? За одоо ярилцъя бүгдээрээ. За одоо бүгдээрээ хиний баг нь зөв дээрээс харсан зураг байрлуулсан байна гэдгийг бүгдээрээ ярилцъя тэхүү. За энэ ямар юу вэ? Бид нар үзсэн соён цогцлбор. За энэ дээрээс харсан зураг нь зөв үү юм? Та нар зөв гэж бодож байна уу? Сая бид нар зургийг харсан тий. За уг нь илүүлсэн боловч дандан жахан зайгач тийм ээ. За энэ юу юм? Чигмүүжийн далаа энэ мөн үү? Жаахан заахан алдаа гарчтэй энэ дээ. Энэ дээшээ баг. За энэ. За стон дан зүг наасан боловч цаасан дээр ячиж. Зүг бэн тэ хэлбэр нь. За энэ ямар юм? Энэ зүг. Мөн биш дээ. Дээрээс хасан хэлбэртэй мөн үү?
Мөн биш үү? За бүх багта баяр хүргэе. Монгол гэрийн тавилгуудыг нэрлэж танилцуулаад Монгол гэрийн тавилгуудын нэршилтэй танилцаарай. За одоо Монгол гэрийн тавилгын нэршилтэй ярьсан гэсэн тийм. За одоо Хойд авдар, шүдэ, зүг талын ос, баруун хойд авдар, баруун талын ос, урсын тавиур, ширээ, хойд авдар, төжиний сав, сандас, аяг тавны тавиур, бүгдээрийг Монгол гэрийн тавилга ингэ танилцлаа. За одоо нөгөө нэг шидэд хайрцаг биш үү? Хайрцагнаасаа ийм жижигхэн юм дугтуутай цаас баг. Цагаан дугтуутай цаас байна уу? За бүгднийг гаргаад ир багийнхан гişүнд хос хосоороо шүү. Хоёрыг дундаа нийлээд нэг. За тэгээд нэг ийм дугуйгаа авна. Энэ дугуй байна уу? Хосоосоор нэг иймийг авна. За тэгээ бас нэг ийм дугуй авна. Байна уу? За. За дугуйг авч агаад энэ зургийг ажиглаж агаад дээрээс харсан халаан зургаараа дугуй дотроо яг байрлуулна. Хосоороо ярилцаад чадах уу? Таних тэмдэгээ ашиглана гэсэн үг шүү дээ. За наагаарай. Таних тэмдэгээ ашиглаад миний хүүхдүүд наана. За зургаасаа харж болно шүү. За гис ярилцаад наач. За. За болсон бол багштай авч гарч ирнэ шүү. За нэгний баг болчлоо. За багш нь одоо энд л байрлуулахаас. За эдгээрийг болчлоо. За. За басан өрөвд байна уу? За аваад гараад ир багштай. За өөр бас үг вэ нөө? За одоо бүгдээрээ ажиглая. За бүгдээрээ гэр дотор байгаа зүйлийг дээрээс харсан таних тэмдэг ашиглан бүгдээрээ яах нь вэ? Таних тэмдэг ашиглаад бүгдээрээ эднийг наас дээрээс нь харахад таних тэгвэл авдар ор бүгдээрээ ийм байдаг байна тийм ээ. Хэлбэр дүрсээрээ дээрээс нь харахад ийм байдаг байна. За баг болгон бүгдээрээ наач чадсан уу? За бүгд байна тийм ээ. За сайн ажиглаарай. За энэ ямар вэ? Оо заалын савгүй энэ. За энд байж. За энд ямар вэ?
За энд за энэ жаахан алдаа гарсан байна тий. За энэ 이게 짜요. 자, 또 양을 이렇게. 질이 잘해서 안 가서. 많이 가서 놓습니다. 나 후방은 딩딩이 나와라. 나 딩딩이는 안 줘. 나 딩딩이 나와라. 쓰지 말아도 나와라. 자, 딩딩이 나와. 나 딩딩이 나와라. 딩딩이 나와라. 다 운동만. 나는 무기도 아프고 나는 무기를 다 아파요. 밥은 박사 나오는 거 잘. 나도 우리를 도와줘야지. 나도 저기 이거 들을 수 있어. 자, 두 알아야지 뭐. 이리 보노. 자, 상급. яасан мундаг хүүхдүүд вэ? Бүгдээрээ зүг авсан. Зөө. За одоо энэ юу гэж юм? Дээрээс нь харсан. За. Зөө. За хин ярих уу? Юу үзлээ өнөөдөр? Халаан зураг үз. За халаан зураг үзэхэд бол ямар юм ийсэн. Зүг чиг тэмдэглэсэн өөр. Аль зүг наасан. Бүтээл ис. Лого тоглоомор халаан зураг хийсэн. Зүг чигийг бас тэмдэглэсэн. За гэртээ бүгдээрээ өөрийнхөө гэрийг болон өөрийнхөө ойролцоо тоглоомын талбайг палаан зургийг зурж ирнэ. За бичиж аваарай. Өөрийнхөө гэр болон тоглоомны талбайг палаан зургийг зурж ирнэ. За багшны шидэт хайрцаг дотор нэг чи зураг хардаа хамгийн хөөрхөн хүүхдүүдийн зураг байна. Хөөрхөн байна уу? Хөөр харж байгаас бичээд оролцсон хөөрхөн хүүхдүүд. За танад энэ харуу. Хичээл оролцсон хөөрхөн хүүхдүүд ийм хөөрхөн байдаг байна шүү. За энэ хөөрхөн байна уу? За одоо хайцсан дотор нэг юм дөрвөлжин шоу байна уу? За ямар илэртэй нээш нь өргөдөө. За эднийг дээрээс нь харуул ямар зураг зургуул эдэр дээрээ зуръя. За дээрээс нь харахад за эдэр дээрээ зураарай.
Аа тэг өөрөө дээрээс нь харахад ямар хэлбэртэй вэ? Ингээд тавьчих ингээд. За тэгсэн ч олон энийг ингээд дээрээс нь харсан ч үз. За харъя. Оо эднийх ийм гэж юм. За зүг. За одоо чаддаг болсон биз дээ зурж. За зүг. Оо яг ийм хэлбэртэй шүү дээ. Өстой сайн хүүхдүүд юм аа. За зүг байна. За өстой мундаг хүүхдүүд болж. Одоо аливаа зүрийг дээрээс нь харж зурж чадхаар болов. Оо чадхаар боллоо шүү дээ. За хичээл орсон хүүхдүүдээ баярлалаа.